Өнгөрсөн удаа буюу 6 сарын өмнө бид хятадын хөрөнгөний зах зээлийн талаар 2025 оны гүйцэтгэл за мөн цаашлаад 2026 оны хятадын төлөвийн талаар мэдээллийг бэлтгээд ирсэн бол за өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын байдлаар хөрөнгөний зах зээл болон эдийн засгийн нөхцөл байдал нь бидний таамаглаас хэр зөрвөө хэр бодиттой байгаа гэдгийг болон за цаашлаад 2026 он дуустал ер нь зах зээл ямар шуган төлөвтэй байх вэ гэдэг талаар мэдээлэл өгөхөөр бэлтгээд байна. За 2026 оны байдлаар гэх юм бол хөрөнгөний зах зээл CSI индекс буюу одоо хятадын топ 300 компани Шанхайд харилцаад байж байгаа индексийн хувьд гэх юм бол оны эхнээс хойш 7-8 орчим хувиар өссөн үзүүлэлттэй. За тухайлах юм бол 4750 гэсэн нэгжээс одоо 5000 хүртэл өссөн явж байгаа дүр зурагтай байх. За энэ бүгдээр нь одоо удирдлагын шин чанараар нь хуваагаад аваад үзэх юм бол нэгдүгээр улиралт буюу одоо 26 оны 1-р улиралт 3 дугаар сарын хүртэл үргэлжилсэн юм болохоор дандаа одоо хэмэл оюун ухааныг дамжсан. За тэгээд DeepSeek олон нийтэд танилцуулагдсан. Гэх мэтчлэнгээр одоо ер нь бол нэлээд хайпраад за олон улсын эдийн засагчид болон хөрөнгө оруулагч нар зах зээлийн эдийн засаг руу ахаад сонирхлоо хандуулсныг харуулдаг. За үүний дараагаар гэх юм бол одоо 3 дугаар сарын сүүлээр 4 дугаар сарын ихээр бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайн зарлалтантай холбоотойгоор уг индекс манаас 10 орчим хувиар унаад 4400 гэсэн нэгж рүү буугаад ирсэн байсан бол эсвэргээрээ 5 дугаар сард одоо Дональд Трампын айлчлал болон за мэдээж одоо Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч компаниудын мега компаниудын удирдлагууд ирж хятад улстай ер нь бол нэлээд том хэмжээний хэлцлүүдийг байгуулснаар хятадын CSI 300 индекс нь бол 2022 онд гаргаж ирсэн 4500 4859 гэсэн түүхэн дээд нэгж байгаа бол эвдээд за өнөөдрийн байдлаар их юм бол нэг ойролцоогоор 5000 хүртэл өссөн явж байгаа ийм дүр зурагтай байгаадах. За мөн одоо 6 дугаар сар буюу одоо энэ 2 дугаар улирлыг аваад үзэх юм бол ойрхот орнууд гарсан кейстэйгээр холбоотойгоор ер нь бол эдийн засгууд тэрхүү эдийн засгуудад бол нэлээд хэлбэлзэл орсон. За ер нь бол нэлээд бууралтай байх боломжтой байгаа хэдиж хятадын хувьд бол яг энэ болохоор эсэргээрээ нэлээд өсөлтийг авчирсан ийм улирал болж өнгөрч байгаа харагдаад байна. За энийг яг юутай холбож авч үзэж байгаа юм бол хамгийн дөрөнд харагдаж байгаа зүйл нь болохоор хятад улсын эдийн засгийн үзүүлэлт байна. За 2025 оны бидний өмнөх танилцуулган дээр ярьж байхад бол за хятадд бол бид нар нэг эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нь бол 4.8 орчим хувь байхаа гэсэн таамаглал гаргаж ирсэн бол за яг өнөөдрийн байдлаар одоо 2025 оны жилийн эцсийн байдлаар энэ харагдаж байгаачлан 5% өссөн байна. За олон улсын валютын сангаас харж байгаа өнцг нь болохоор за 2026 онд бол хятадын эдийн засгийн өсөлт бол нэг ойролцоогоор 4.4 байх болов гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа бол Goldman Sachs, JP Morgan, UBS зэрэг одоо дэлхийн томоохон банкнууд бол ойролцоогоор 4.4-өөс 5 орчим хувийн өсөлт үзүүлнэ гэсэн таамаглалуудыг гаргаад байгаа ч гэсэн за ер нь бол урт хугацаанд 26, 27, 28 онууд бол ер нь хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн бууралтай байхаар байгаа юм төсөөллүүдийг гаргаад байгаа. Инфляцийн хувьд гэх юм бол за 2025 оны жилийн эцсийн байдлаар бол инфляц бол тэг түвшинд буюу ер нь бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлгүйгээр хятад улс оныг өндөрлсөн бол 2026 оны 5 дугаар сарын инфляцийн мэдээг харах юм бол нэмэх 1.2 буюу за ер нь бол эдийн засгт нь жоохон халалт үүсэх боломжтой байна гэсэн харагдаж байгаа бөгөөд за энэ болохоор одоо энэ хөрөнгөний зах зээл өсөлт бас нэлээд томоохон хүчин зүйлс болоод байгаа. За тэр нь яаж байгаа гэх юм бол одоо PPI буюу Producer Price Index маань 41 сар дараалаад унжижсэн байх юм бол за 5 дугаар сард бол нэмэх 2.8 буюу анх удаа ингээ эрэг гарч байгаа юм үзүүлэлт байна. За энэ хоёр мэдээ нь болохоор ер нь бол олон улсын эдийн засагчдыг за ер нь бол хятадын эдийн засаг одоо буцаад одоо ковидын дараагаас хойш ингээд унж дуусчаа ер нь бол одоо буцаад эдийн засаг халах гэж байна гэсэн нэлээ итгэл найдварыг төрүүлээд байгаагаас үүдэлтэй. За миний сая дурдсан Goldman Sachs, JP Morgan, UBS зэрэг одоо дэлхийд тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулалтын банкуд болохоор юу гэж харж байгаа гэхээр бидний саяхан харуулсан индексийг бол ер нь 2026 оны жилийн эцэсгэд бол нэг 5300-аас 5400 нэгж хүрэх боломжтой буюу өнөөдрийнхоос нэг 6-аас 7 дахиад цаашаа өсөх боломжтой байна гэсэн юм таамаглалыг бас дэвшүүлээд байгаа. За сая дурдж байсанчлан одоо PPI гэдэг индекс бол нэлээд томоохон цар хүрээнд өссөн байгаа бол за үүнийг одоо илүү өргөн цар хүрээнд харж идэг худалдаа авалтын менежерийн индекс бол бас одоо 50-аас дээшээ гарч ирж буюу за ер нь бол одоо зах зээл бол нэлээд халалттай байна. За зах зээл дээр бол бид нар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд байршуулахад худалдаа авалтыг чадaltaй байна гэсэн үзүүлэлтүүдийг бол харахад бэлэн болоод байгаа гэж харж болж байгаа. За PMI үзүүлэлтийг 5 сарын байдлаар ингээд задлаад аваад үзэх юм бол одоо үйлдвэрлэл байгаа. За үйлдвэрлэл Чайшин гэж байгаа нь болохоор ер нь хувийн судалгааны компаниас гаргаж байгаа мэдээлэл. За үйлчилгээ, за нийлмэл тэгээ барилга гэдэг аваад үзэх юм бол яг барилгын салбар бол ер нь одоо 22 оноос хойш бол уналттай хэвээрээ байгаа. За тэгээд бас арай бага бууралтай байгаа үйлдвэрлэл дээр юу орж ирж байгаа гэх юм бол одоо томоохон биш жижиг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлүүд бол ер нь нэлээд жоохон бууралтай худалдаа авалтанд буурсан байгаа үр зураг харагдаад байна. Харин эсвэргээрээ томоохон компаниудын үйлдвэрлэл бол нэлээд нэмэгдсэн. За ашигын маржин бол нэмэгдсэн. Ийм дүр зураг нэлээд ажиглагдаад байна. За 15 дахь 5 жилийн хөтөлбөр буюу одоо 2026 оноос эхлээд 2030 оны хүртэл хэрэгжүүлэх засгийн газрын төлөвлөгөө нь юу байгаа вэ гэж харах юм бол за энэ болохоор энэ оны 3 дугаар сард бол батлагдаад хэрэгжээд эхэлсэн явж байгаа. За хамгийн ихээр одоо яригдсан сэдв гэх юм бол одоо AI хиймэл оюун ухаан хагас дамжуулагч. За тэгээ дээрээс нэмээд биотехнологи, квант технологи гэх зэрэг одоо
дараагийн шатны технологиудад бол ер нь засгийн газраас нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. R&D буюу одоо судалгаа шинжилгээний зарлыг бол нэмэгдүүлнэ гэж одоо зарлаад байгаа. За ингээд харах юм бол засгийн газрын зүгээс юу гэж харж байгаа гэх юм бол эдийн засгийн өсөлтийг бол 4.5-аас 5% бол 2020 онд барина. За R&D зардал бол 2025 оны байдлаар 392 их 80 юан буюу за ер нь бол $10 илэрх юм бол нэг 570 тэрбум доллар хүрэхээр ийм үнийн дүнтэй буюу одоо өнгөрсөн жилийнхээс 2024 оныхоос 9.1 дахин хувиар илүү нэмэгдсэн юм үзүүлэлт гарсан бол за ер нь бол цаашдаа одоо энэ 2030 он хүртэл бол ер нь жил болгон за энэ одоо яг одоо томоохон технологийн компаниудад хийж байгаа судалгаа шинжилгээний одоо R&D-гийн зардлыг бол жилд дунджаар 7%-аар нэмэгдүүлнэ. За энэхүү зардлыг цаашлаад 2030 он гэхэд бол нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 12% хүртэл одоо ингэ өсгөнө гэсэн ийм томоохон юунуудыг бол зарлаад байгаа мэдээллүүдийг. За энэ нь одоо хөрөнгө оруулагч бид нарт юуг санал болгоод байгаа гэх юм бол засгийн газраас нь мөнгө нийлүүлж байгаа газар руу за ер нь бол тийшээ хөрөнгө оруулалт орж байгаа хэрэг за бидний анхаарал хандуулах чиглэл бол ийшээ явах хэрэгтэй байна. Технологийн салбар за тэр дунд одоо сая ярьж ирсэнтэй хиймэл оюухан чип үйлдвэрлэж байгаа компаниуд за тэгээд квант байгаа. За тэгээд робот гэсэн иймэрхүү зэрэг компаниудыг бол багтаагаад яваад байгаа. За мөн 6 сарын өмнө бид нарын танилцуулж ирсэн маш сонирхолтой нэг хэсэг юу байсан бэ гэх юм бол одоо Хятадын Төв банкнаас бол алтны худалдаа авалт бол 2022 оноос хойш тогтмол хийгээ явж байгаа. За одоо 2026 оны 1-р улиралд бол алт түүхэндээ даншиндаа буюу нэг унц алт бол $5,600 хүрээд исэн бол яг үүнээс хойш өнөөдрийн байдлаар ойролцоогоор өнөөдрийн арилжааны ханшааны $4,300 $10 дээр арилжаалаа гэж. За тэгэхээр энэ ч одоо нэг ойролцоогоор 20 орчим хувь унсан үзүүлэлттэй байгаа ч гэсэн за Хятадын Төв банкны зүгээс бол одоо алтны худалдаа авалт байгаа ерөөсө бууруулаагүй тогтсон хэвээрээ барьсан байгааг эндээс бол харж болж байгаа. За тэгээд 22 оны одоо алтны Хятадын нийт одоо гадаад валютын нөөцд бол эзэлж ирсэн алтны хэмжээ бол ойролцоогоор нэг 3.6% байсан бол за 2026 оны одоо 6 дугаар сарын байдлаар 9 орчим хувь руу болж нэмэгдсэн байгаа нь юуг харуулж байгаа гэхээр за одоо ер нь бол юаны ханш нэлээд тогтвортой байх юм байна. За нөгөө талаараа одоо долларын эсрэг юаныгаа илүү тэнцвэртэй байлгахын тулд авч байгаа арга хэмжээ болов уу гэж бол бидний зүгээс харж байгаа. За хөрөнгө оруулалтын орчны хувьд гэх юм бол зах зээл рүү бол ер нь бол зах зээлийн газраас ялангуяа технологийн компаниуд бол маш хэмжээний хөрөнгө нийлүүлэхээр төлөвлөд байгаа. За дээрээс нь олон улсын банкуд ч гэсэн ер нь бол нэлээд сонирхоод эхэлсэн байгаа учраас 2026 оны жилийн эцэг дуустал ер нь бол технологийн компаниудад нэлээд эрэлттэй байх болов хөрөнгө оруулалтууд хийх нэлээд тохиромжтой байх болов гэсэн өнцгөөс бол бид нар харж байгаа. За энэ дээр голд анхаарах юм маань болохоор хөрөнгө оруулалт хийгч бол нэг компани одоо дан компани хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс илүү за одоо зөвхөн технологийн компанид ч юм уу эсвэл одоо энэ саяны индекс байгаа шүү дээ CSI 300 гэдэг индекс байгаа. Эдгээр индекс рүү оруулах юм бол одоо арай эрсдэл багтай байх бүрэн боломжтой учраас ер нь та бүхэн одоо хөрөнгө оруулалт хийхэд одоо төлөвлөж байгаа бол хамгийн ихэнд болохоор ер нь технологийн компани руу за тэгээд нэг компани руу биш нэлээд одоо багцлсан индекс болон ETF руу хөрөнгө оруулахыг та бүхэндээ санал болгож байна. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.